энэ 7 салбарын баг 10-аад бизнесийг эхлүүлсэн. Ингээ араасаа. Тэгээ битэд болохоор анх бизнест орж явахдаа ер нь бол нэгэн зориг гаргасан. Дээрээс нэг сэтгэл хөдлөлөөр ер нь бол ихэнх шийдвэрийг гаргаад явцсан. Одоо би чинь сүүлийн 7 жил бизнес эрхэлж байна. Тэрний эхний 5 жилд болохоор ер нь 7 салбарын баг 10-аад бизнесийг эхлүүлсэн. Ингээ араасаа. Тэгээ тэрэндээ яг юу шалтгаан болсон бэ гэхээр саяны сэтгэл хөдлөлийн асуудал бол нэлээд эрсдэлтэй тооцоодоогүй. Одоо бизнесийн онлайн ч юм уу бизнесийн мэдрэмж туршлагууд байгаагүй. Тийм асуудлаас болоод нэлээд олон салбар араас орцсон. Тэгэхээр бүгдийг хийх гээд ингээд орлоод байсан. Одоо бүгдийг хийгээд ерөнхийдөө бүгдийг амжуулаад амжилт гэдэг чинь нэг амжихын нэр гэсэн тийм өөртөө тийм юу өөрөө ингээд дотроо үүсгэчээ. Тэгээ тэрний дагуу ингээд бүгдийг амжих гээд ингээд орлоод байсан. Ер нь олон салбараар ингээд оролцсон бол хамгийн одоо анхаарчтай цаашдаа ер нь бол нэлээд нэг одоо бодож байхаар тийм туршлага гэх юм уу.